окей ярилцаад ойлголцохгүй мэн гээд явах хүртлээр бас миний уур хүрч байгаа штэ. Замснаас зурган бүтэн бүр уур хүрч байгаа. Тэгээ би ингээд нөгөө найзаа уулын 2 кофе авсан юмсан. Би асах гээд наа чи болтхоо гэдгсэн чинь. Асгаач харъя. Чи юу гээд миний нөгөө хоол амар намуухан байхгүй юу угаасаа. Тэгээд тэгмүүд чи юугаа амандаа бовтнаад байгаа. Сүгдэд суужаа чихэн шивнэ ярих юм уу? Гэт тэхгүй юу. Тэгэхээр нь би яг асах гээд нэгсэн чинь. Асуугааш. Тэр охин цэврүү үсэрсэн гэдэг нэг зураг тавьсан байсан. Нөгөөх нь Google Pictures-ээс хайжиж байгаа шүү дээ би тийм. Тэгэнгүүт яг тэр зураг гараад ирж байгаа байхгүй гадаадын сайтнаас. Тэгээ намайг кофе асуусантай харамсаагүй гэж хүмүүс ингээд assumption-ыг бүтэлсэн шүү дээ юм. Би харамсаж байгаа. Яагаад намайг харамсаагүй гэдэг чи би юм уу? Яагаад намайг надаас сайн мэдээд байна? Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт Бат хоёрын ариун заяа оролцож байна. За өдрийн мэнд. За урилгыг минь хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За хоёулаа яриагаа за мэрэгжил болон төгссөн сургуулийнхын талаар эхлүүлэе гэж бодож байна. За хүмүүс төдийлөн сайн мэддэг байх гэж бодоод ямар мэрэгжилтэй тий ямар сургууль төгссөн бэ боловсролынхаа талаар хэлье гэж бодож байна. Би нөгөө монголчуудын мэддэгчлэн хүмүүсээс яг нөгөө төгсгөөс 3 сарын өмнө хөөгдсөн шүү дээ. За. Тийм тэгээд би нөгөө өөр хуулийн сургууль руу ороод кредитээ нөхөж дүүргээд тэгээд төгссөн. Тэгээ одоохондоо тэр сургуулаа хэлэхгүй гэж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө мөс намайг хөөсөн шийдвэр нь захиргааны шүүхээр ороод буруу шийдвэрээс ингээд тогтоогчихсан байхгүй юу? Мөсийн буруу болоод. Ягаад тэгэхээр нөгөө тэр кофе асгасан гэж хөөсөн. Тэгэнгүүт яг тэр кофе яагаад асгасан? Асгаснаас болоод юу болсон тий? Яг ямархуу маргаан байсан. Огт мөс сонсоогүй зүгээр шууд нөгөө сургуулийн маркетинг. Гэтэ яг мөс тийм үйлдэл хийсэн зөвлөдөө. Ер нь бол ёс зүйн зөрчилтэй оюутнуудыг ингэдэг шүүгээ би золионд явцсан. Тэгээ би тэрийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэ яг би мөсөөс тэгээд угаасаа мөс хууль номер 1 шүү дээ. Тэр диплома бас авах гэж үзнэ гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр кредитэнд дүүрсэн. Тэгэхээр одоо зүгээр нэг хөрвүүлэн гэх юм уу? Тийм байж болох юм уу? Бид нар бас судлаад манай нөгөө хуульч аав хуулийн фирмдээс хүмүүс. Тэгэхээр хуульч мэрэгжилтэй эрхцүүч. Эрхцүүч. За хийдэг ажил нь. За би юу хийж байгаа? Live TV шууд нэг контент, social content-ийн зочин хөтлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээд одоо бас тэрийг жоохон шат ахиулах гад зээл тараал өөрийгөө баталж харуулах гал захирлуудаа. Тэгээд нөгөө хүний арчил намын хүний эрхийн хороонд нарийн бичгийн дарга хийдэг. За хүний эрхийн хорооны талаар хоёлаа явц дундаа ярилцъя тий. Эхлээд ингэж бодлоо. Яагаад Teen Zone-д урьсан бэ гэхээр тий өсвөр насны хүүхдүүдийн талаар за өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй одоо нийгэмд ямар байгаа юм. За ариун зайгийн өсвөр нас сэтгэл зүй нь хэр байсан бэ гэдэг талаараас ярилцахад урьсан. Тэгэхээр ариун зайгийн өсвөр нас хэр өнгөрсөн бэ? Хэрхэн өнгөрсөн бэ те? Өсвөр наснда ямар сэтгэл зүйтэй байсан бэ гэдэг талаар. Би нөгөө айгу багтаа 14 настайгаасаа мяслаасаа хамт байсан ангийнхаа дээд айлд амьдардаг. Тийм нөгөө бандтай өргөдөг гэсэн баггүй юу. Тэгээд яг өсвөр нас бол тэгэл тэр хүүхэдтэй хамт өнгөрсөн. Яасл хэр чинь бүр 2 наснаас цэцэрлэн. Тийм нөгөө цэцэрлэх таахтаа би том болоод ариун зайтайсан. Улаан болгомч бас авчирдаг байсан гэл нэг тийм хөрхөн түүхүүд байдیں۔ Тэгээд тэр бандтайгаа юу яажсэн. Өсвөр наснаа тэгэл хойлохнаа. Тэгээд ер нь л жаргалтай хүүхдээсэн дөө. 14 хүртэл үерхэд 14 наснаас үерхэд 14-өөс эхлээд 18 наснда байсан мэт. Тэр чинь нөгөө жоохон гэр бүл зохиох мохох, бэр гоох мох гэх том болчихж байгаа. Тиймэрхүү юм болоод тэглэн арай жаа. Яа хаачсан тий. Тэгэл болж исэн. Тийм. За 18 за үерхэл бол тийм байна тий. Үерхэж байхдаа за 14-өөс 18 хүртэлх сэтгэл зүй. За хүүхдүүд чинь гэдэг ш. За бага анги болвол ээж авийнхаа хэлснээр ингээл яваал. За өсвөр наснд оронгууд ч гадаад төрөх,
За сэтгэлээр унах, илүү нөгөө ямар нэг жижигхэн зүйлд баярлдаг болох ч гэдэг юм уу. Өсвөр насны хүүхдүүдийн ийм давлгаатай сэтгэл зүйнүүд байна л да. Тэр сэтгэл зүйг мэдэрчээсэн үү, хэр мэдрэгдчихсэн? Тийм мэдэрчээсэн. Тэгээд тухайд ч нөгөө ээжээ хоёр гэр бүлтэй яг ингээд анхны амир том гаргаан гараад хараар тавилт гэр бүлээс гадуур харилцаанаас үүдсэн. Тэгээд би нөгөө айлын том охин шууд тэрийг нөгөө засах үүрэгтэй болцсон юм шиг. Уус ээж хоёр өөрсдөө тэгж нөгөө хүчлээс байхгүй. Чи энийг одоо бид хоёрыг ойлгуулцуулаад өгөөч те ойлгуулцуулахгүй мүү хүүхэд нь ээж шиг тэгэхээр өксүн та хоёр өөрсдөө ингээл гарч очоод алдаа гэж тэгэл би тэрэнд нь стресстэй л хичээл намаа хийхгүй амар сонин ингээд би бүр байнга л тэмэрүүлдэг гэрийнхэнтэй. Тэгээд яг тэр нөгөө гэр бүлээс гадуур харилцаанаас ахуулаад яг тэр 16 наснд яг тэрнээс хойшоо яг би ер нь бол шууд л ингээл сэтгэл зүгээр ангисан. Яг тэрнээс өмнө бол аюу ер нь бүх хэмжээнд гоё байсан. Яг гоё хүүхэд нас. Тийм амьдралд нөгөө эрлэг ном хараад ирсэн юм шиг байна. Тийм тэгэл нөгөө 9-5-ын шүүлт мөл дээр явж байгаа юм шиг ёо. Зүгээр гэр бүлээс гадуур харилцаантай айлын том охин ер нь л хүүхэд нах. Амар ерөөсөө яахаа төрүүлсэн. Би ерөөсөө төрмөргүй ах чинь шалсан нөө. Тийм сэтгэл готрлууд амар их байсан. Тийм ер нь их готралтай юм шиг хэрнээ ихрийн орныхын юм бид юм. Ихрийн орд. Тийм. Амар давлгаалдаг уу? Одоо сэтгэл сан нэг унаал, нэг бүр өсдөг ч юм уу тийм. Тийм. Гэхдээ яг амар оптимистик, амар өөдрөг хүүхдтэйсэн байна. Амар ингээ унаад байгаа. Зүгээр штэ гэлтэй. Хүчээр нэг дарах гад. Тийм. Тэг өөрийгөө ингэж хуурч явсаар агаал дотроо нөгөө айгүйх муухай багалцсан юмнууд кофе асгах үйлдэл өгс муухай штэ. Миний толгоноос тийм гарч болохгүй байхгүй юу. Тэгэнгүүт яг тэл тийм үйлдэл гартлаа тэрийг хэвэн гэж бодлоо. Дотроо үзэн ядал цуглуулад уурлаад ингээд өөрөө нервтэй амьдэрдэг байсан тий. Тэгээд тент нэг хөө ирээд ингээд дангууд би галзуурч штэ. Тийм тэгээд ерөнхийд би энэ сэтгэл санааны докторгүй уурын ийм temper issues амар ингэ савлж уурладаг энэ алгоныгоо тэгэл тэр гэр бүлээс гадуур харилцаанаас үүдсэн стресснээс би гэрийнхэн рүү ууралж чадахгүй штэ. Ингээл аав таавгаа ах гэж Монгол нэг үг гэдэг штэ. Тэгэл аавынхаа алдааг шүүх мөнх тий. Тэнгүүт ээж нь асуудалд яаж реакц үзүүлээд байна. Тий. Ээж жоохон бас өөрөөсөн бол аав өгөхгүй ч байсан билүү гэх юм. Хэцүү. Тэгтээ тэгэл за 16 наснд яг тийм үйл явдал өрнөж исэн. Хоёр дүүтэй. Тийм. Айлын том байх хэцүү зүйл юу вэ? Уул нь айлын томууд ингэдэг гэж байгаа одоо бас нэг судалгаар айлын ганц хөвгт байж үздэг гинэ. Ерөөсө ганцаархнаад хүрсэн доороо дүүтэй болтлоо. Тэгээ айлын том болохоор маш их нэг өөр хариуцлагыг өөртөө хүчээр авчдаг. Ээж аавч гэсэн за чи айлын том юм чи үлгэр жишээ байх хэвээр. Чи л одоо гайгүй явчих үлгэр жишээ олж иж дүүнэр чи ингэдэж шүү гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө шууд хүүхэд насаа автоматар өсвөр насаа орхиол шууд би за том хүн болох ёстой, том хүн шиг байх ёстой юм байна ч гэдэг юм уу. Тэгээ сэтгэж эхэлдэг юм л дээ. Чиний хувьд? Надаа ер нь яг л хоёр замаар өссөн бас. Айлын ганц охин байхгүй юу? Тэсний хоёр дүүтэй ч гэсэн. Тэгэнгүүт нөө аав нар ч охтуудтай уусаад хамаг юм барайгүй чинь амар бөөцөлн. Тэгэл дүүс нууцаар надад нууцсан гүгэн тий. Тэгэл амар хайрлаж байгаа хэрнээ бас айлын том яг нөгөө том нь ямар амар дүүнрэн дагдаг гэл. Тэгээ кофе асгаал би тэрийг бүр яг зүрхэндээ ойлгосон. Яавынхаа нэрийг шүүхтээр авчичлаа гэд. Амар эсэн байхгүй надад. Нөө яллагдаг ч гэж дуудаж байгаа шин. Ариун заяа гэд дуучиж болохгүй мүү гэж би бодсон байхгүй. Ягаад хоёрын ариун заяа гэдэг юм бэ гэд. Тэгээ тэрнээс хойш бүр ингээд миний аав би аавыгаа ингэжлээ. Сэвтүүлчихлээ. Гэхдээ одоо өнгөрсөн нэгэнд хийсэн үлдсэн болохоор засах хэвээр. Тэгэл их татгшоо гайрлал баслагаал амар баслагсан. Буддизмын баслаглаар их явсан. Өсвөр насндаа юу?
яг кофеас 21-ээс ахуулаад тэгээ нэг 2 жил бясалгаад тэгээд аав өнгөрөө дахиад ингээ бурхны үзээ хадаад бясалгаад залбираад өчнөө шүтээд ах чинь ийм төгсгөлгөө тахтай тэгээд кофений мөр бас айгу өрөвдмөр нөгөө би тэр кофе асгасан бичлэг задраад би шууд цухтаацах юм. Харж чадахгүй ш тааваа. Гэр аавтайгаа уулзахгүйгээр тэгээ би ингээд амар загнуул магнуул гэж бол байхгүй. Зүгээр ингээд итгэлийн алдчихлаа гэх. Амар загнуулах бол зүгээр штэ. Ядаж тэрнээдэг. Ингээд ийм аавынхаа гутарсан итгэл алдсан харцыг харахаас илүү шууд нэг цохоод авчихсан. Бараг тэгж бодож байгаа юм чинь. За өсвөр нас тэгвэл өсвөр насандаа авсан тэр нэг сэтгэл зүйн гэмтэл гэж тодорхойллоо тий. Тэр сэтгэл зүйн унаалт гэмтэл одоо идэгсэн үү? Зүгээр тэрийг даваад би амар том юм болоод байгаа. Би одоо нодлон хүртэл өөрийгөө охин гэж хардаг байсан байхгүй. Одоо яг өөрийгөө ерөөсөө яаж ч охин гэж харж чадахгүй. Тэгээд за эмэгтэй хүн болж юм бас нэг шилжилтийн нас юм биш үү? 25 6 нас ч. Тэгээд за эмэгтэй хүн болж байна. Тэгээд аавыгаа алдаад угаасаа шууд хүн том хүн болт юм. Тийм эцэг байх болол тий. Аавтайгаа бүр аав ээж хоёрынхаа аавтайгаа маш ойр байсан. Илүү дотн байсан. Ер нь 16 оноос хойш ингээл ээж хоёр ингэчихэж байгаа шүү. Тэгэнгүүт за ээж дүү маань байгаа юм чинь. Би аавыгаа түшнэ. Тэгээд яг нөгөө тийчл юу байсан. Түүнээс хойлонд нь л амар хайртай хойлоо л намайг тэг хүний эцэг хэлж байгаа. За өсвөр нас тийм өнгөрчээ. За одоо нөгөө ардчилсан намын хүний эрхийн хороонд ажилладаг гэсэн тийм зарим бичгийн дараагаар. За ардчилсан намын хүний эрхийн хороо яг ажиллаа хийд юм. Ардчилсан намын хүний эрхийн хороо юу вэ? Сайн дурын байгууллага. Бид нарт цалин байхгүй, төсөв байхгүй, санхүүжилт байхгүй. Зүгээр л хідэн ийм хуульч хүмүүс нийлцэн хүний эрхийг хамгаалъя. Манайд одоо ардчилсан намын партизанууд байгаа. Бүр нөгөө хүмүүс тийм. Ингэж хүний эрхийг хамгаалах хэрэгтэй. 80 онд хүний эрх ярьдаг байлаа шүү дээ. Дахин ингээл тэр үеч хүний эрх гэл гүйцэтгэг гэсэн ингээл амар хөөрхөн. Дандаа тийм хүмүүс ингээ сайн дурын үндсэн дээр нийлээд тусламж хэрэгтэй хүмүүс бид нар туслая гэж явдаг. Тэгэнгүүт нөгөө бид нарыг хүний эрхийн үндэсний комиссийн тэртээ андуураад. Тийм яг би бол бас тэгж бодлоо. Тийм. Тэгээд амар нөгөө албагүй байхгүй юу? Тийм байгууллага. Албагүй байгууллага. Тэгтээ сайн дураараа ажил хийдэг. Тэгээ хүмүүс нөгөө амар хараад байна. Танах худлаа ингээ попрод яаж ин ажиллаа хиймээ тэгээд мөнгө авч байгаа юм бол гэл тэгэнгүүт мөнгө авдаггүй гэдгийг мэддэггүй юм байна л да. Тэгээ аль бол хүний эрхийг хамгаална гэдэг чинь тэгтээ бас айгүй юу ахгүй юу одоо яг цагдаагийн байгууллага бол нэг үүрэгтэй тийм хэргийг мөрдөн шалгаад прокурорын байгууллага руу шилжүүлнэ. Тэгээ шудраг осыг тогтоочих юм бол тэр хүний эрхийг хамгааллаа гэж үздэг шүү байгууллага. Тэгэнгүүт яг хүний эрх хамгаалагч гэдэг тусдаа human rights activist бид нэр яг яаж хүний эрхийг хамгаалж хэрэгжүүлэх тухай нөгөө гарын авлага байхгүй шүү дээ. Тэгээд айгүй тийм сонирн байхгүй юу яг кейс болгон дээр өөр ажиллана. Тэгээд тэгэнгүүт хүмүүс тэгж амар шаардаад байдаг. Мухай санагддаг юм жоохон. Яг нөгөө үндэсний хүний эрхийн комисстэй андуурдаг юм байна. Тэгвэл би бас тэгж андуурч явж тэгээд яг нөгөө арт түмэнд иргэдэд мэдрэхүүц яг юу хийдэг юм болоо гэж бодсон байхгүй юу. Жишээ нь за нэг хүүхэд эрхэн зөрчигдлөө. Тэг би бол өсвөр насыг л ярих гэдэг юм. Өсвөр насны хүүхэд эрхэн зөрчигдлөө. Яг тодорхой ингэж хамгаалцсан. Эсвэл ингэж хамгаалдаг гэдгийг яагаад нийтэд ингэж мэдээлэл өгөөд бүгд мэдэхгүй байгаа юм бэ гэдэг нь жоохон дотоо санагдсан байхгүй. Одоо би жишээ нь за нэг хүүхдэд эрхэн зөрчигдөж байгаа хүүхдийг хүний эрхийн комиссад хандвал чиний эрх ингэж хамгаалагдана гэдгийг бол тайлбарлаж мэдэхгүй байх жишээ нь. Бид нар бол ингэдэг байхгүй юу? Одоо нөгөө хүмүүсийн эрх нь их зөрчигдөд байгаа газар цагдаагийн байгууллага хөвчлэн байдаг. Цагдаагийн диктатур жоохон хүний эрхээс нэг тийм эсрэг юм шиг заримдаа тийм тохиолдлуудыг гарна. Хүчингийн эргийг хохирох жоохон гэхэд нотлох баримтаа аваад ирэх цагдаа хэмжээний тий юу гэсэн үг юм. Хүчндүүлж хат ямар нотлох баримтаа зөвлөлөө гэж яах вэ?
Тэгээд тэр хүн хүчндүүлснийхаа дараа айгаад хэсэг бодоод эргцүүлээд юу болчихоо гэд байсан байж болно шүү дээ. Тэгээ нэг 2-7 хоногийн дараа очиод цагдаа дөнгөд нэг юу н гардггүй. шинжилгээний хариу. Тийм. Тэгээд тэгэнгүүт цагдаа нэг тэр мэдүүлгэн дээр үндэслээд хоёр хүний мэдүүлгийг ингэж холбох ч юм уу тий ингээд тэр дундаас clues одоо нөгөө юу гэдүүлээ юу сэжим олж болох байхгүй юу тий. Тэгэхгүй шууд ингээд бараг нэг юу одоо хүчндүүлж юм ингээд бичлэг хийх ёстой юм шиг амар сонин үсээд байдаг. Тэгэнгүүт нөгөө хүний эрхэнд ороо очоод энэ дээр ингэж ажиллах ёстой. Хүсэлт өгч юм. Прокурорын байгууллагад одоо ингэж хүсэлт өгч. Тэгэхгүй нөгөө цагдаа дээр шууд хэргийг хаагаад ангууд болохгүй шүү дээ. Тийм. Танаа дээр одоо жишээ нь яг чиний ажиллаж исэн кейс байна уу? Тийм ажиллаж исэн кейс. Яг ингээд би эрхийг ингэж хамгаалж исэн, манай хороо ингэж хамгаалж исэн ч гэдэг юм. Одоо хэр их хүмүүс ханддгийн ер нь танаа хороог мэдэж бас их үү? Тэгээд тэр ихэнх нь нөгөө confidential нууцтай. Аха. Тийм. Тиймэрхүү хэрэгүүд бас байдаг. Тэр нөгөө нэг эрхэм зөрчигдсөн гадаадын хүмүүс орогнол хүсээд явж байгаа ч юм уу тиймэрхүү юмнууд их байдаг. Тэгээд тэрэн дээр бол ерөөсөө олон нийтэд дэлгэхгүйгээр туслана. Тэгээд олон нийтэд дэлгэн гэдэг хүмүүс ер нь цөөхөн байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар зүгээр чимээгүй ингээл хийгээл явдаг байхгүй юу? Facebook-ээр нэг пэйжтэй. Тэгэл тэрэн дээрээ постлно. Өөр юм байхгүй шүү. Амар бидний хартаа ингэчин гэл. Тийм. Угаасаа хүний эрхийг хамгаалж байгаа болохоор тэр хүний нууцлал ах л та тий. Одоо зөрчигдөөл хамгаалуулах гэж очиж байгаа болохоор за жишээ нь одоо танай хороонд хандж байгаа хүмүүсийн хүүс болон нас нь дийлэнх нь ямар насныхан? Ер нь их хвчлэн юу ахмад насныхан байдаг. Тийм үү? Тийм. Тэгээ ахмад насныхан чинь одоо жишээ нөгөө тэтгэвэр гэдэг дээр л хүний эрх яригдаад эхлэх байхгүй да. Тэг 600 мянган төгрөгийн тэтгэврээр манай эмээ өвнөрийг амьдруулад нэгж болохгүй шүү. Тухайн чинь бүр нөгөө угаасаа айлууд баян байж болохгүй, мөнгөтэй болж болохгүй гэдэг байсан хэрнээ ингээд одоо тэтгэвэр 600 мянган төгрөгийн нүүр сар болгоод амьдрал. Энэ хүний эрхийг зөрчил аа. Тэгэл бид нар ингээд энэ дээр яаж нийгмийг уриалах вэ? Тэг яг зөвхөн цагдаа дээр гэхгүй энэ болохоор одоо өөр медиа салбар руу болол ингээд явж байгаа байхгүй тий. Ер нь өсвөр насныхан хэр очдөг? Өсвөр насныхан ханддаг. Нөгөө зүгээр нөгөө мөсийн хууль муулийн оюутнууд дадлах хийж болох уу тэгэл хөрхөө ороод ирсэн. За өсвөр насныхны эрхэн зөрчигдөд байгааг одоо тэгтээ хүүхдүүд ч бас айгүй ухаалаг болсон шүү дээ. Тэгээ миний эрх ийм юм дээр зөрчигдөнө. Ингэж миний эрх хамгаалагдана ч гэдэг юм бас мэддэг болж байгаа баг гэж бодож байна. Тэр хүүхдүүд яагаад тэгтээ ханддаггүй вэ гэж бодож байсан уу? Хандахыг хүсэж байгаа маш олон бас асуудал байгаа шүү дээ. За би энэ эрхээ өөрөө бол хамгаалж чадахгүй юм байна. За ямар нэг байгууллагаар нь шийдэж чадах хүмүүсээр нь шийдүүлээч гэдэг юм уу. Тийм асуудалтай хүүхдүүд, охтууд, төвүүд бас зөндөл байдаг байна. Бид нэр ер нь хаана яаж зориулж хандах ёстой юм? Зүгээр л зоригтой л ах юм бол тэгэл миний бодлоор би ингээд хүмүүсийг өөрсгөл бодоод байна л та одоо ингээд хэрвээ нэг хүүхд ирэл надад намайг ингэсэн чинь тэгсэн гэх юм бол би шууд автоматар нөгөө том ихчийн инстинктээр би юу хийж чадах вэ? Би яаж туслах вүлээ? Ингээд боддог байхгүй. Тэгээд зүгээр л зоригтой л ах хэрэгтэй. Хүүхдүүд одоо өсвөр насныхаа ер нь насанд хүрсэн хүмүүс ч гэсэн найзтай байдаг шүү дээ. Тасаа энэ тэр нөгөө 7 залууд 40 хэлүүлдэг юм ихтэй. Тэр айснаасаа болоод ингээд тасар олон жил насанд хүрсэн хүн тийм байгаа шүү дээ. Тэгэхээр жоох хүүхдүүд бүр яаж яах вэ те? Намайг хүрэрлэх юм маань юу гэж бодох вэ? Ээж аав маань яах вэ? Алан штэ намайг гэл те. Дараа нь гарах нэг үр дагавраас бүр хайдаг. Сайн гэхэд нэг хүчирхийллээр хохирогч авах ингээл нийт зарлаад үг гэл над руу мэдээлүүд. Тэгээ нөгөөдхийн нийтэд зарласан чинь хэд хоногийн дараа яг гэхдээ надад ингээд тийм босон гэд юм бичээд хүсэлт бичиж өгсөн байгаа. Тэгээд би тэрийг зүгээр хадгалж өөрөө цагдаа руу арай явуулахгүй байж гэсэн болохоор нь тэгэнгүүт тэр охин бит хоёр ингээд ийм болсон гингүүт нь би за цацчлаа ингэсэн байх шүү. Хүмүүст ингээд анхааруулж байна тий. Тэгэнгүүт мэдээлэл өгч чинь тэгэнгүүт нөгөө нэг араас нь цагдаа тандах гэсэн чинь тэр охины цагдаа ах нь бололж байгаа юм.
Чи дийлэхгүй, чи чадахгүй гэд. Тэгэнгүүт та амар сонин цагдаа вэ гэж би сүултээ гайхаад цагдаа өөрөө уулнал тий. Тэгээд энэ юм сонин яаж юм цагдаа байгаад байгаа гэж сүултээ нөгөө охинтой би ярьж байгаа гэсэн чинь сумын яасан цагдаа гэд. Тэгээд цагдаа хүнийг тийг зориггүй болгож болохгүй ш тийм үстэй. Тэр ах өөрөө дээж хөөхөд ажилладаг. Бас сонин кейс вэ тий. Тэгвэл ялгцсан ч гэсэндээ би бол оролдож үзэл ялгдах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхгүй оролдож үзээгүй юм байж сэтгэл зүгээрээ ялгчаа. Би ялгцсан. Тэм тэнийг юм байж болохгүй ш. Параноид л байгаа юм л та. Хин юмнасаа. Төвшүүр айдсан л давмгаал. Чи нөгөө монголчууд ингэж хараад байдаг. Их мэдлэлтэй хүн болохоор ингэж дээр гэж хараад байдаг. Одоо тий намайг ингээ яаж чадна ч юм уу. Би болохоор үс тийж харддаггүй байхгүй. Одоо улсын хурлын гишүүн байх юм бол яг надтай адилхан хүн. Гэхдээ илүү хариуцлага тэр юм да. Үүрэг. Тэгэл болоо. Адилхан л хүн. Үгүй. Яг наадах чинь л та өсвөр насны хүүхдүүд бол жишээ нь том хүн юм чин. Дарга юм чин, цагтаа юм чин тий гэж бас тийм нэг юм хий айц өөртөө төрүүлдэг баг. Тийм болохоор нээлттэй байж чаддгүй ч юм уу. Тэгээ зөвхөн асуудлаа найз нөхдөдөө хэлдэг. Инг манай гэрийнхэн ингэж чинь, намайг ингэж чинь тэгж чинь. Тэнгүүт найз нөхд нь магадгүй зарим нөгөө тэр яриан задардаг. Тэрнээс болоод дахиж бүр хэлхээ болчдөг. Тэгэл дотроо буглаал ингэ яваад байдаг чинь. Тийм асуудлууд бас их байдаг гэж бодож байна. Тийм жоохон хүмүүс бас нөгөө юу гэж боддог гэж магадгүй. Шийдвэр гаргах нас маань биш. Гэж боддог гэж магадгүй. Дүүнэртэйгээ хэр ойр вэ? Дүүнэр. Ялуурч хөө. Хичээл. Тийм. За хүний эрх тэр дундаа нэг охтын эрхийн талаар бас ярих гэж бодож байна. Магадгүй дийлэнхтэй л охтуудын эрх зөрчигдөж байгаа байх. Гэхдээ л яс эрхтэй хүмүүсийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж л байгаа. Гэхдээ яг 100-ны 80% ч юм уу тий охтуудын эрх зөрчигдөж байгаа байх. Энэ тал дээр ямар нэг зүйл хий, дөрвтөө нэг юм хий гэсэн шийдэл байгаа юу? Бодол юу байгаа юу? Байгаа. Өчигдөр манай Монголын охтын холбооны анх дугаар жуулган болоо. Холбоо байгуулсан юм уу? Байгуулж байгаа бид нар. Тэгээд нөгөө тузын төлөвлөлт өдөртөх зүйл мөр хөрхөн нөгөө байгууллага бүтцийг гаргаад өчигдөр тэгээд ёс зүйн дүрм ТББ-ийн дотоод дүрм одоо тэгээ охтын холбоо гингүүт юм чинь бас нөгөө бөө сайн дурын гарууд ямар цаанч юу ч аахгүй тийм дахиад хүмүүс фэйсбүүкээр хараад ирлэх байхгүй юу энэ байгууллага ер нь юу хийдэг юм бэ гэж байгууллага юм чинь цаанаа нэг хүнтэй байгаа гэдэг юм хардтал төрдөг тийм цаанаа байгаа хүн би тийм за тэгээ охтын холбоо яг юу юм одоо охтын холбоо бид нар ингээд ер нь энэ холбоог байгуулах сэтэл санаа анх нөгөө хүчирхийлэл төрсэн охтуудаас эхэлж байгаа би нэг рэпер залуугийн 10 жилд нэг хийжсэн 2-3 хүчирхийллээр мэддэг байхгүй өөрөө. Тэг би хохирогч нь биш болохоор ингээд цагдаад өгч чадахгүй. Гэхдээ ингээд миний амар ойрын хүмүүс айгүй олон хүмүүс хохирцсан. Тэг би нөгөөдөө чинь Шанхай дээр нөгөө Шанхайд байжснаа амар хүүтэн буудлаасаа гарч чадахгүй 10 хоног ингээд явчихад тэр залуугийн нөгөө ярьцлагын нууцсан чинь бүр ингээд уур хүрээд амар олон хүнийг ингээд хохироочоод яаж ингээд сонио ингээ байгаад байт ингээд нэг стори хийсэн чинь өөдөг чи мету хөдөлгөөн болоод бүр хинээ мянган хохирогч. Тэг хамгийн гол нь тэд нэр яг төрслээд байгаа. Тэр хөдөлгөөн чиний хийсэн тэр сториноос эхэлт юм уу? Тийм. За. Тэгэнгүүт ингээд яг ерөөсөө хүчирхийлэл төрсэн охтууд бүр ингээд 10 охин тутамд нэг гэж одоо тиймэрхүү төсөөлттэйсэн байхгүй. Гэтэл бүр би яг тэрнээс хойш ингээд хүчирхийллийн тухай охтуудтай ярьж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө бүр 2 охин тутмын баг нэг нь хүчирхийлүүлсэн байд юм уу хаашаа. Тэгээ амар тоо тий. За энэ дээр ёстой юм хийхгүй болохгүй тий. Бүх юм ашигийнхаа хаалгагүй шүү дээ. Тэгэхээр за эхний дөрвтөө хийх ажил нь яг шийдэлтэй хүрсэн байгаа танаа ажил нь ямар ажил аа? Би одоо магадгүй нөгөө охтын холбоо гэдэг нэр өөрөө гой санагдаж байна. Охтуудыг зориулсан охтуудын эрхийг хамгаалах ч юм уу тий. Охтуудыг хамгаалдаг бас нэг газар байна шүү гэж бас бодох байх гэж бодож байна. Тэгэхээр бас итгэл найдвар охтуудад төрөөд бидний төлөө нэг ийм хийх юм байна. Би эсвэл энэ холбоонд орж болох юм байна ч гэдэг юм уу тий. Ийм итгэл төрүүлэхийн тулд яг ямар ажиллаас эхлэх вэ?
одоо айгу гоёор бид нар бодож байгаа. Тэрийг манайд нэг зураач охин байгаа. Тэгээд тэр охин маань логогоо гаргая нэтэрэ гэж бид нар урдлах эрдмийн зураач охин. Тэгээд бид нар ингэж бүрхэн ажлуудаа хувааж авч байгаа. Тэгээд эхний хийх алхам болохоор хэрвээ хүчирхийлэлд өрцөө охтууд бид нар ингэж арсан. Одоо нөгөө улаан хэсэг, цэнхэр хэсэг, шар хэсэг, цагаан хэсэг гэдэг ингээд хуваачи. Улаан хэсэг нь хамгийн хүндээр нь хүчингээр өрцөн хохирогч охтууд эднэрт сэтгэл зүйн тусалцаа үзүүлэх. Хамт олноор тийм. Тэгэнгүүт одоо цагаан булан дээр чинь маань тэр зураач ах ингээл хэдүүлээ нэг өдөр гоё canvas дээр охтуудаараа сууж байгаа. Бид нар заавал ингээл өдөр алган хүний эрхийг хамгаалъя, уурлал ингээл гүгэд шаардлагагүй шүү дээ. Гоё кофе уугаал охтуудаараа сууж байгаа л зураг гоё яриа байна шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд тэр мөрөн дээр тэр хүчирхийлэлт төрсэн охин бидний дунд орж ирээ те амар гоё ахгүй юу бид нар чамайг зүгээр тэрэл наашрахгүй өдрөхэд тэгж аахгүй юусэн. Тэгээд дээрэс нь хэрвээ цагдаа шүүхэд өгөөд ингээд шудрагаас нэгчээвэл бид нар бас би одоо хуульчигч ах нар зөндөө тань явж хуульчаасан тэгэнгүүт тэднээсээ бас гуйх гал юм л та. Сэтгэл зүйч нарыг ч гэсэн би одоо тэгэл гуйна царайчлаа. Тэгээ яванда бид нарт хэрвээ нөгөө хандив тусалцаа энэ төр хүмүүсээс октод ингээ нэг хайрхийг хамгаалахгүйгээд тахт нь тий ядаж нэг юм за бид нар ч одоо ингээл хурлын өрөө гадуур түрээсэл гэж цагийн 25 мянга түрээсэлж байгаа байхгүй тий. Тэгээ нэг ганц жижиггүй өрөө өдр гаргаж өгөө гэд нэг сайн угаараад ирэх юм бол тэгэл гой цаашаа тэгжил явъя л гэж бодож шít ерөөсөө. Тэгээ болохгүй бол өөртөө хэдүүлээ гişүүдээсээ татвар ураах уу сарын 5,000 төгрөг гэж фонд үүсгдэг шиг тий. Тиймэрхүү хөөх юм арай л тэгээ сайн төлөвлөгөө яг тэр мэр тухайгаа. Тэгэхээр ямар ч холбоо байгуулагдаж байгаа юм байна. Нээлттэй юу ямар ч одоо охин тий орох боломжтой, гишүүн болох боломжтой. Тийм. Нөгөө сургуулийн бүл эдэлтгээд байдаг штэ. За ялангуяа л нөгөө дунд сургуульд тий. За дээд сургууль их сургууль бол магадгүй нөгөө хүүхэд мэн өөрөө насанд хүрсэн бие авч явах байдал нь өөр хүнтэй ойлголцох хэл зүйн өөр болцсон байдаг. 12 дугаар анги 1-ээс 12 дугаар анги хүртэл сургууль шилжих ч юм уу тий очиход шилжээл очиход гадуурхдаг. Найз нөхдөхөө бүр ингээ ганцаар ингээ хүрээллээс гадуур үлдээдэг. Тийм асуудлуудад тэр нөртөжсэн үү? Ойр хавьд чинь ч юм уу эсвэл бэсэн. Би харин нэг юм сонио айгу сонио хөхтэйсэн. Одоо ингээд тэрийг эргээ бодоход бол бүлээлсэн л да. Гэхдээ би тэр үедээ бүлээ гэж боддог байхгүй. Нөө манай ангийн манай сургуулийн их сургалгаа 40 минут байдаг. Тэг их сургалгаанаар нөгөө би ангийнхаа охин манай ангийн тэр охин амар сайн хичээлээдэг. Амар мундаг толгойтой охин. Тийм. Тэг ингээ өөрөө фракцтай. Би бол фракцгүй нөгөө найзуудтайгаа тэгээл хойлохноо л гэж. Тэгээд би нөгөө гадуур тэнээл зугаалаа л ингээл кино минь үзээл тэгж явж гисэн би шалгалтын дээр 98 гарчихгүй юу. Тэгсэн чинь манай нөгөө охин 93 аваад тэгээ уйлаа суугаад харин би очиод аргацсан. Чи яага уйлаад байгаа ингээд тэгс чи бити хууцгаа босч ирээд дайраад над руу чамайг энэ ангид ойлгохыг хүсэж байгаа нэг ч хүн байхгүй. Тэгээ хараагаад тэгсэн чинь нөгөөдөг чинь нэг юм фракцтэй 5-6 охтууд бөөндөө босч ирээд урилууд над руу. Тэгэхээр би ингэж харчихсан амар инээснэ. Та нар 28 болоо нийлээд ш намайг бүлээдэж чадахгүй түү макс би хараад өгсөн байхгүй. Би яг тийм өгөөдөөсөн амар сони. Ерөөсөө өөрийгөө дээрлэхүүл чинь ч юм уу гэж боддгоо. Тэнэгтчлээ гэл ерөөсөө хүмүүсээ тоохгүй. Тийм 10 жил угаасаа миний амьдралын гол хэсэг биш гэл. Миний амьдралын гол хэсэг эхлэх байгаа. Тийм тэр бол тийм чухал биш гэж боддог. Одоо тэгээ бодохоор ялцчихвал бас муухай зүйлэн тэр бол. Харин би ингээ ерөөсөө хүнд гомддгүй юм аа. Амар сонин гомдмоор байна. Одоо л гомдмоор байна. Тийм. Одоо тэр октодыг олж бас. Төвөөс нь очиж байгаа гомдсон. Одоо тэр нь хэдвэр анги? Ангид байх тий. 11 дугаар анги. Би тэгээс шилжчихсэн шүү дээ бүр. Яг тэр үеийн дараа нь. Тэр үедээ ч гэсэндээ бас жоохон сонирхолсэн байгаа байхгүй дээ өөртөө. Гэтэ надад нэг тийм амар би дээрлэхүүлчлээ энэ төр гэж өрөөсөө юм зүг тусаагүй. Би эсвэл өөрийг амар хүчрэхгүй байлгахыг хичээдэг. Тэгэл өөрөө өөртөө ингээд юм лээлж идэх хүн байж магадгүй. Тэгэхээр тэр нь амар ядраадгүй. Сонин сэтгэл зүй байна. Харин тийм. Одоо жишээ нь
өөрийгөө хүчтэй байлгая гэл ингээл нөгөө муухай сэтгэлдээ дараал сайхан сэтгэл бодоол тэнгүүд би бол жишээ нь ядарна. Хүчээр тий тэрийг мартчихъя. Тэрэнд гомдоод яах юм ч гэдэг юм уу. Ингээд тэгэхээр жоохон ингээд ядрах баг. Аха. Би юу яаж ин аавыг өнгөрснөөс хойш би нөгөө дотроо байсан бүх хар бараа юмаа шууд цацсан ер нь. Rampage гэдэг шууд ингээл бүх юмыг бөмбөгж байгаа юм шиг болсаахгүй би. Иргэн тойрон үеийнхэн найз нөхөд тэг өмнө дургу үргэжсэн хүмүүс тэгэл шууд нөгөө хамаатан дээр очсноо та авыг тэгжсэн мэт би таны тэрийг чинь боддог болохоор би танд дургу өгөөсөө тэг бит юм хараад зөксөд гар мар гэлтэй нэг бүр нэг ийм болцсон байсан байхгүй амар муха бүдүүлэг. Тэгээд одоо нөгөө нэг жоохон цаг хугацаа өнгөрөөл ойлгож штэ. Тэгээ бас том хүн болж байна. Тэгээд над руу ингэж дээшээ look up гэдэг охтууд амар их байгаа жоохон охтууд амар их байд юм байлээ. Тэнгүүд би тэднэрийн өмнө ингээл шууд хар бараанаа цэцэл. Яг хариуцлага гэж юм жоох ойлгоод байгаа шүү. Тэгээд ерөөсөө хүсэхгүй байгаа. Найзуудын хүрээлэл ямар байна? Одоо нөгөө дотны найз те олон найзтай юу? Төрлийн багын найз 10 жилийн найз, их сургуулийн найз гээл те. Найзуудын хүрээлэл нь ямар вэ? Найзуудын хүрээлэл ер нь нөгөө үнтэй эзэж муудаж магадгүй хит битээ сайвшрах. Үнтэй эзэж сайндаж магадгүй болохоор хит битээ мууд. Тийм бүгдээрэнтэй л тэгэл алтан дундчил байхыг хүсдэг. Тэгэхгүй бол би ч нөгөө амар их итгэлээ алдчихсан. Тэр нөгөө кофений арт дээр би нэг машинда бүжиглж байгаа тэнийг бичлэг цацагдсан шүү. Тийм үү. Тийм нөгөө та нар одоо ямар сүртэй ээж амар бүр амар л байсан гэсэн шүү. Тэгэл би одоо тэрийг харахаараа бүр амар ичээд байдаг байхгүй яа. Одоо гайг болж байгаа би ямар тэнэг жоохоо охин бэ гэж би өөрийгөө хардаг байхгүй. Яг тэр бичлэг цацагснаас хойш бол би тэр нөгөө хажууд чихэнд ингээл сонсогдохоор намайг үдж байгаа юм шиг ингээл тавьж мавдаг. Хажууд найзууд тоглоол тэгэнгүүт би нөгөө наадгаа байл гэж арилж орлоо бүр амар тэгж байд сууж чаддаг гэсэн аахгүй тэрийг харахаараа. Тэгээ одоо тэгээд тэнэг жоохоо охин л байна л гэж тэнцэжсэн л үе энэ гэж байна. За хүүхдүүд аюух нөгөө үлгэр жишээ авах магадлалтай гэж ярьж штэ. Ер нь нийгэм ингээл пост хийгээл рил сошиал орчинд идэвхтэй байдаг хүний хувьд яалтчгүй л нөгөө хүүхдүүд, жоох хүүхдүүд, өсвөр насныхан за тэгэл том хүмүүс бүхэл төрлийн хүн үздэг, хардаг, сонсдог байх. Харин цагийн бичлэгүүд, сториг тий. Тэгэхээр нэг үлгэр жишээ бай гэж боддог уу? Эсвэл зүгээр л энэ миний орчин, тэгээ миний сошиалын хаяг юм чинь хүснэл би одоо оруулах, ярих эрхтэй гэж боддог уу? Эхнийхэн боддог. Хүснээ хий гэж бодохоор яг ингээд амар хуваа хичээж байгаа юм байлээ. Ер нь олон нийтийн сүлжээ. Тий. Одоо жишээ нь би хүснээрээ байгаад нэг мэдрэмж авч байгаа тий. Тэгээд би нэг 5 охинд 3 охин ч юм уу үлгэрлээд ингээд тэр охтууд надаас сайн сэтэл авч байгаа. Энэ хоёрын аль нь илүү надад гоё мэдрэгдэх юм. Үлгэрсэн нэзтэй. Хүснээ игээд ер нь энийг би бас ингээд томрох тусмаа тэр хэрэгчлөө гэдэг ямиг дур зориг болохтой асар ойрхон. Тэгээ би ер нь дур зориг болгодог байсан байна гэж амарсан ойлгож байгаа. За тэгвэл бас гоё зүйлүүд хийж нөлөөлөгч болох юм байна гэж ойлгож байна цаашдаа тийм үү. Тийм тэгэл нөгөө одоо юу яаш тэ гэр бүл зохиогоол бас хүүхэд төрүүлэл явна. 32 наснда гэж боддог байхгүй. Тэгэнгүүт тэр үедээ л би жоох ингээд юу яах вэ? Сошиалсан дээр баяртай. Одоо амьдралаа бодлоо. Энэ нөлөөлөл гэдэг юм чи амар юу юм бэлээ? Сайн зүйл юм бэлээ. Гоё сайнаар нөлөөлөл асар гоё зүйл. За тэгвэл гоё бас дүүнэртээ гоё нөлөөлөх контентуудыг бас хийгэрэй гэж хүсэж байна. За нөгөө найзууд за хүмүүстэй нэг алтан дундаж байдаг гэж штэ. Дотны бүр ингээл бүх юмаа ярьдаг нэ нуугүй те. Чиний ингээд бүх юмыг мэддэг ийм найз хэрэг олон байна. Бага шүү. Ер нь би нөгөө багасаа найзууд маань нэг нь ч надаас холдоогүй л амар их найзуудтай л та би асар олон тэгээд
одоо нөгөө найз охтууд маань дандаа нүхртэй агаад наа. Тэгэхээр одоо нууцаа ярангууд би нэг хүнд биш хоёр хүнд яриад байгаа байхгүй. Гэр бүл болсон. Чи угаасаа ярина л дээ гэ. Нөхөр чинь мэдсэл байх ах та гэ. Тэгэл ер нь ганцаарддаг уу? Яа ганцаар ах ямар дурламар зүйл юм бэ? Амар гоё. Чимээгүй хоос толгоон дотор. Тэгж бадгаа. Ганцаараа байх дуртай юм. Ганцаардах дуртай юм уу? Эсвэл ганцаардж гин гэдэг мэдрэмж бол биш юм. Тий. Би ганцаараа ахтаа нөгөө бодох юм их байгаа. Хийх юм чих байгаа. Тэгээд найзуудтай хам бол бас гоё. Ер нь тэгэл бүгдээрэл гоё юм дүү. За одоо ингэдэг баха манай подкастн дээр бол өсвөр насныхан чинь за Улаанбаатарт те өсвөр насныхан хийж болох юу бэ? Зугаалал одоо чөлөөт цагаа өнгөрүүлээл те нэг юм химээрэн штэ хүмүүс. Тэгэх юу тийм газрууд юу байна гэхээр нэг байхгүй. Нэг бол кофе шоп орно тий эсвэл кино үзэн гэхдээ кино үзэсвэлөө жоох удаартай болсон гэл тэгдэг. Тэгээд 100 болохоор парк уртдаг. Тэгэл өөр одоо бөөндөө нэг найзанд очиод ингээл юм яриад суудаг гэдэг байхгүй. Тэгэнгүүт энэ өсвөр насныханд нь бий болохоор илүү гоё нэг юм бүтээлч юмнууд тий уул нас нь өөрөө гоё 16 7 тий гоё юмнууд ингээ хийдэг олон газрууд Улаанбаатарт байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Энэ тал дээр ямар нэг бодол вэ нөө? Одоо магадгүй тий ариун заяа өсвөр насандаа юу хийдэг байсан тий гадар зугаалахтаа найзуудтайгаа ч юм уу за тийм байгаасаа гэж хүсдэг байсан зүйл байна. Би нөгөө нэг 10 жил тахад хичээл өглөө 7-оос ороод 4-5 гэж тараад тэг би хүүхдээ ордон дугууландаа яваад тэгээ хараад даалгавраа хийж унтаад амралтын өдрөөр бассейнд яваад эсвэл газрын теннист яваад гэд надаа хийх юм амар их байсан. Завгүй байж. Сонголт их байсан. Хийх юм байхгүй гэж хаашаа нэг газрын хүн ирэлж дагууллаа явах гэсэн. Өөрөө судлаач гоё юм үзэн. Тэгээд би дүүнэр та тэгдэж чи одоо ингээл би өчигдөр нөгөө би подкастт орох чинь юу яриулмаар байна дүүнэр гэж. Өчигдөр тэр би асуусан чинь хүүхдүүд надад өсвөр үеийнхний харт тамхины хэрэглээ бүр амар байна гэж. Тэгэхээр би өчигдөр нөгөө хэлчихсэн. Та нар өөрсдөө тийм хүрээлт гүйж очичоод Монгол тэр аяараа гэж бити яриад дээ. Тэгээ нэг нийгмийн бүгд орсон юм шиг тийм 3 өсрэл 3 юм лээ. Өсвөр насныхны ялангуяа тийм. Тэг яг энэ өсвөр насныханд гэлдэг манай үеийнхний ч гэсэндээ асуудал мөн шүү дээ. Дэшээж байгаа тийм. Тэгээд тэгэнгүүт яг өөрсдөө та нар гоё хүүхдээ ордонд яваад хоббигоор шатрын дугуулсан муулна яваач. Би бол шатар тоглох амар дуртай. Одоо ч гэсэн найзуудтай уулзгаараа манай найзууд би нөгөө алкогол амар дургуун байна. Би контрол алдах дургуун байна. Бүх юм миний контролж явах хэрэгтэй. Тийм би бүгдийг мэдчих хэрэгтэй. Тэгээд тэгэнгүүтээ ингээд тэд нар орой пим явуулсан гот би за шатартай газар байгаа юм байна. Гэ гүйж очоо шатар тоглоо ажид нь суучна. Тэгэл тийм байдаг. Тийм газраас чамд гоё л найзууд болт шүү. Яг. Ямар хүрээлэлт байна яг л өөрөө тийм болох нь байна. Сонгох хэрэгтэй юм тий. Тэгэхээр за ариун заяа төл өсвөр насндаа маш завгүй байсан юм байна. Тэгээ найзуудтайгаа бол бас ингээл нэг юу ч хийхгүй тий нэг юм тэнэгдэх үе байна штэ. Тийм үедээ одоо яах вэ? Бид нар нөгөө 12 онд Саны гэх кино гараад тэгээд ёо ёстой Монголын тэр жоохон хот ч бүтээрээ Саны шиг ингээл энэ тэндгөө фракцтай тэр нь нэртэй. Тэгээд би болохоор Flame гэдэг фракцтай. Галын дүл. 8 болоо. Тэг ингээл 8 яг жигд өндөртэй. Жигд хөөрхөн. Тэг бид нар фантам дээр усаар бэлтгэсэн байхгүй. Итлгөрөөр тий. Тэгж байгаа сүултээ нөгөө яг миний санджаар би хамгийн сүүлд тэд нартай 8 болоо уулзгаад бид нар Яшин бэлтгэлтэй байсан. Тэгэл ер нь их сургуульд ороод жоохон холдцоогоол. Тэг амьдралд угаасаа нөгөө өөр зүйлсэд анхаарал хандуулах хэрэгтэй цаг хугацаа гэж байгаа. Тэгээ бид нар яг өөрсдөө юм хийгээд явсан ч гэсэндээ одоо болтол ингээд нэгэндээ амар хайртай. Хүмүүс намайг ингээд муулаад пост бичсэн баг доор нь би нөгөөдөөс алдаг баг. Чи одоо юу даам бод танд юм шиг байна гэдэг. Ороод ирэх өөр юм шүү дээ. Тийм. Тэгэл тийм найзууд байна. За кофений тухаар яг ингэ гоё товчхон хариулт өгье хоёлаа. За бас олон л хүмүүс заавал өсвөр насныхын гэлтгүү том хүмүүс мэдхийг хүсдэг
зүйл ах гэж бодож байна. За нэг зүйл ярихаар л за нэг кофе асгасан тухайгаа яриач ярин заяа гэл тэгдэг шүү дээ. Энэ талаар маш гоё тодорхой хариулт өгөөч. Яг үйл явц яасан, яаж шийдэгдсэн бас тий. Магадгүй нөгөө чамайг хариуцлага хүлээгээгүй байх гэж олон хүн бас боддог. За. Бүр тэр өдрийг ихнээс нэр. Тэр өдөр нөгөө хичээл цанхлаад. Тэгээ мөсөөс би мөсийн хуйлд сурдаг гэж аваад Шангрилагийн Томс ороод хичээлээ их би стори хийсэн байхгүй утсан нэрээ. Шангрилагийн Томс орж хичээлээ хүмүүс. Тэг би өөрөө 50 минутын дараа очтیں۔ Тэгсэн яг 30 минутын өмнө хэдэн охтууд орж ирж байгаа. Тэгээд би тэр 3 охин байсан. Тэг би ингээ орж ирчингүүтээ тэр 3-ыг ингээ харсаахгүй юу. Тэг ингээ ширээ харж байгаа ш тэр. Тэг тэр 3-ыг ингээ нүдэнд тусаад амар хөөрхөн 3 охин. Тэг яг ингээ тинейжер би 21-тэй. Тэгэнгүүт нөгөө 3 чи харснаа би нөгөө флемэ бодоод 10 жил нөгөө практик найзалдаг байсан. Бид нэрээ ингээ кофе шоп бөөндөө ингээ нэгэн дээрээ давхралтцсан цүнх мөнхөн дээрээ ингээ гівтцсэн тэгэлээж удаг байсан. Тэгээд тэрийг ямар хөөрх юм бэ? Би өста флемийнхнаа найзуудаа амар санжин гэж бодоод тэднийг харчаад. Тэгээ би ингээ амар тийм гой сэтгэлтэй ингээ тэдний тухай гой бодолтойгоор ингээ дээшээ гараад цүнхээ тавиад ингээ бууж ирээд захиалгаа өгөөд буцаад ингээ дээшээ гарангуудаа дахиад кофе авахгүй бууж ирээд тэгээд энэ болгонд тэр охтууд ингээд бичлэг хийгээдсэн байхгүй. Өөрсдийнхөө үйл явцыг уу? Намайг? Тийм тэгээд ингээд ерөөсөө амар ингэж нөгөө харж шүү гэдгийг мэддэгдүүлэх гээд байгаа юм шиг ингээд алхангууд ингээд ширтэлцэж өгч өнгөрөөд ингээд заахгүй. Тэгээд тэгэхээр би яг кофег авчиж сүүлийн удаа дэшээ гарахтаа би тэр дипломын ажлыг суугаад байгаа. Тэгээд тэгсэн чинь сүүлийн удаа дэшээ гарахтаа би юу гэдэг одоо болохгүй мүү гэдгсэн чинь бүр ингэ амар олон удаа бууж ирж байгаа бичиж байгаа шүү дээ. Тэгээ болохгүй мүү гэсэн чинь би бүр энэ тухай ярихаас хичээд байд юм аа. Ингээд ямар овоо надтай ирж юм ярьдаг гэсэн баггүй юу. Тэгэхээр би амар инээд түрээд юу юм K-drama солонгос кино мөн аашин. Тэг би чи хиттэй юм бэ гэдгсэн чинь чамшиг хөгшин дахиад тэгсэн баггүй юу. Тэгээ би ёо бүр золбон те амар муухай юу вэ. Тэгэд ингээ явах гэсэн чинь гэл явахчихсан чинь шууд нөгөө цамснаас зураад тэгээ би за окей ярилцаад ойлголцохгүй мэн гэд явах хүртлээр бас миний уур хүрж байгаа штэ. Цамснаас зурангууд нь бүр уур хүрж байгаа. Тэгээ би ингээ нөгөө найзаа уулын 2 кофе авсан юмсан. Би асах гэдэг нь чи болтхоо гэдгсэн чинь асгаач харъя. Тэгэхээр нь би харуулчаа гэж бодонгуудаа тэгснэ ингэж байгаа цамснаас зуурснаа ингэж хэлж байгаа. Чи юу гэд миний нөгөө хоол амир намуухан байхгүй юу угаасаа. Тэгээд тэгмүүд чи юугаа амандаа буфтнаад байгаа. Сүгдэд суужаа чихэн шивнэ ярих юм уу? Гэт тэхгүй юу. Тэгэхээр нь би яг асах гад нэгсэн чинь. Асуу. Тэг асгаад. Тэгээ гарч ирээд би нөгөө тэр газар нөгөө хажуудлын ширээнд сууж байсан ах ингээд дэшээ гарч ирэл хажуудлын ширээнд сууж байсан их дэшээ гарч ирэл ихтэн сайхан сая юу басныг харсан цагдаа дээр очингуудаа намайг дуудаарай гэрчээр мэдүүлэг өгнө чиний буруу байгаагүй нэтрэ гэл амир сүрхээ тэр 3-т надад тэгээд тэгэхээр би ингээд амир тэнийг юм хийчээд өөрөө юу хийж үгээ уурлаад тэгээд гэтээ яагаад намайг ингүүлж байгаа хүн орж ирээд тэдний тухай амир гоё юм бодсон байж ах чам гэд ингээд уур хүрээд тэгээд би за ер нь гарлаа. Тэгээд гараад хүлээжээ гэ би иргэний үнэлгээ ширээн дээр нь үлдээгээд. Угаасаа би өөрөө нөгөө хуульч өгөхөд би өөрөө эрх зүйн оюутан мэдж байгаа юу болох ёстойг одоо би цухтахгүй заяа гэд иргэний үнэлгээ үлдээгээд явцсан чинь манай аав хуульч болохоор та нар яаж чадахгүй гэж хэлсэн. Би одоо ингээд ялгаагүй хуульч болно гэд ингээд намайг амар бүр би уулын зүгтхгүй би хуульч хүн би хариуцлагатай би мэдж байгаа миний буруу байсан гэж хэлсэн баггүй юу. Тэгсэн чинь ингээл шал өөрөөр тайлбарлал тэгэл би ингэж ус төр явагдсан юм гэж. Ус төр гэдэг нь яг тэр үед манай аавын арчилсан намны тамганы маргаан гэд асар том маргаан болж байсан баггүй юу. Тэгээд тэр хамгийн гол нь тэр охтуудтай цагдаагийн хэлц рүү би явахдаа
Тэврэлтэй тэр охин уйлцсан байхгүй гинт. Тэгэнгүүт би нөгөө уйлцсан охин харахаар чинь би ч нөгөө угаасаа л тийм зүрхэн дотор тийм өөрөөсөө дүү ч юм уу хин нэгэн зүгээр их чах байсан ч гэсэн би хайрладаг байхгүй юу. Зүгээр ингээд уйлангууд нь би очиод тэврээд чи өөрөө тийм ямар муухай үг юм гэлтэй тэгсэн чинь намайг уучлаарай хичээгээд бүр ингээд ихэр татаад тэгээ би тэ хоёулаа хамт цагдаар явж заав. Тэгээ салаа явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь цагдаагийн хэлцээс нөгөө бичлэгэн задраад нөгөө хүүхдүүдийн утсаараа бичсэн бичлэг үү. Тийм нотлох баримтыг задруулж байгаа хгүй юм тэр штэ. Тэгэнгүүт нөгөө манай аавын арчилсан намын тамганы маргаан дээр ажиллаж идэг. Бүх юм анхаарал нь над руу явж. Хамгийн муухай нь кофе асахаас 7 хоногийн өмнө аав надаа хараад аавд нь цорын ганц суултал байгаа. Тэр нь чи аав нь чамайг л оролдох юм бол өстой юу ч хийж чадахгүй бол шууд сэтгэл зүгээрээ байхгүй бол. Тэгэл тэгээ намайг кофе асгасантай харамсаагүй гэж хүмүүс ингээд assumption гэдэг гүтгдэн штэ ер нь. Би харамсаж байгаа. Яагаад намайг харамсаагүй гэдэг. Чи би юм уу? Яагаад намайг надаас сайн мэдээд байна? Тиймэрхүү юмнууд болоод би нөгөө аавыгаа амар өвтгсөн. Ингэх шаардлага байгаагүй. Эцээ эцэд хүн төргөө ууртай байгаад хоорондоо ямар ч шалтгаангүй амар тэнэг маргаан байгаа юм. Яах юм хийж дуггүй байхгүй. За тэгээд цагдаагийн хэлц дээр очиод хэрэг яаж шийдэгдсэн бэ? Цагдаагийн хэлц дээр очиод намайг нөгөө хүмүүс хэдэн жил шорон суух хэрэгтэй байсан гэж бодоод байд юм шиг л нөгөө альтермагийн хэрэгээс болоо. Тэгэнгүүт нөгөө кофений халамжаа хуулийн сургуулийн 1-р курс заадаг байхгүй. Макдоналдсын кейс гэдэг. Нэг имээ нөгөө нэг кофегоо машинда нөгөө кап холдер дотор хийсэн машина хөдлөсөн чинь 3 насаараа гуйн төлөгдсөн чинь Макдоналдс амар олон сая долларын торгуул төлдөг. Тэгэхээр тэрнээс хойшоо кофений халуун хүний арсыг түлхэхгүй хэмжээнд гардаг болцсон стандарт гэдэг. Бас халуун биш. Тийм. Тэр чинь одоо хүний аман доторх чи илүү арснаас илүү тий нэмгэн урдан төлөгдөн. Тэгэхэд ам түлхэхгүй хэмжээний кофе хүний энэ зузаан арсыг түлхэхгүй л байхгүй юм. Тэгэхээр одоо гэмтлийн зэрэг гэж нэг юм байна. Хөнгөн зэрэг гэж гарсан гэмтлийн зэргийг хизээч хүлэн зөвшөөрөөгүй дууссан тэр шүү хурал. Яагаад тэгэхээр тэр охин цэврүү үсэрсэн гэдэг нэг зураг тавьсан байсан. Нөгөөх нь Google Pictures-ээс хайчиж байгаа шүү дээ. Би тийм юм. Тэгэнгүүт яг тэр зураг гараад ирж байгаа хгүй гадаадын сайтнаас. Өөрийнх нь зураг биш байсан. Тэгээд маргааш нь надтай таарж байгаа юм. Тэгээд би ганцаараа яваагүй цагдаа хэлц дээр. Ганцаараа яваа өмгөөлөгчтэй явж байгаа. Тэгэл дараа нь дүүтэй явж аал таарсан. Өөөсө тэр охин гимтэйг байхгүй юу? Ингээл будаал нөгөө сормосоо нагаал бас хөрх охин гэсэн гангаан. Тэгэл ягаад ч хүн шүү дээ. Тэгээ монголчууд юу нэг хэнийг өмөрөд байгаа мэд юм. Би л тэгэл энд хараалгуулаад тийм бид нар чинь нэг монгол гэдэг чинь нэг айл юм байна шүү дээ. Тэгэл тэнд үзэн ядагдаал хараалгуулаад хэрвэл тэгээд би л байж шүү дээ. Тэгтэл ямар нэг хариуцлага хүлээсэн үү? Тийм хүлээсэн. 450 мянган төгрөгийн торгуул төлсөн. Тэгээд тэр нь торгуул нь яг үр дагавар нь аюу муу. Би одоо ингээд өмгөөлөгч хизээч хийж чадахгүй. Яагаад? Мэргэжлэрээ торгуул төлсөн гэдэг чинь айл эдэлжсэн болж байгаа юм. Тэгээд тийм юм өмгөөлөгч болж болдоггүй юм. Тэгэхээр хүний эрхийн ажлыг яваад байгаа юм. Гэхдээ өөр мэргэжлэр сурыг дахиж сурыг гэж юу бодож байгаа юм. Сурахад бол одоо хязгааргүй шүү дээ. Тэгэж өөр мэргэжил эзэмшээд. Тийм би хот төлөвлөлтөөр сурахыг амар хүсдэг байсан юм. Тэгээд аавтаа нөгөө хууль хот төлөвлөлтгээ бас бөө юм болоод төгсөх ингээд. Тэгээд аав ялсан. Түрүү нөгөө улс төр ингэж явагддаг байх нэ гэж бодсон гэж штэ. Тэр хүүхдүүд зүгээр л яг ингээл энгийн л чамд дургу чамааг харахаар дургуун хүрсэн болохоор тэгсэн юм уу? Эсвэл зохион байгуулалттай тийм юм. Мэдэхгүй шүү дээ. Тэрийг бол мэдэх арга байхгүй. Тэр охтууд надаас баяа айлын охтууд. Тэгэл монголчууд нөгөө баяа айлын хүүхэд, ядуу айлын хүүхдийг дэрлэгчлээ. Яа гэртээ усан сантай тхүү. Тэд нар надад бол байна байхгүй байна. Манай гэр дандаа шүршүр байна.
За тэгвэл одоо тэгээд сонсогчд маань, үзэгчд маань те ямарчсан гоё дахин ярьдаг зүйлийнхаа бас учир зангилааг тайлсан баг гэж бодож байна. Дахиад өөр мэрэгчлэр сурах бодол. Тийм хот төлөвлөлтөөр сурыг гэж болоод бодож байгаа. Би сайн нөгөө аппликейшнуудаа өгч явуулсан. Тийм одоо 2 сар гэл ерөн сургуулиудын хүлээж авах хугацаа дуусч штэ мастрын хөтөлбөрүүд. Тэгээ би хот төлөвлөлтөөр бүртгүүлсэн байгаа. Тэгээд арбитрийн шүүхээр бүртгүүлсэн байгаа. Өмгөөлөгчөө чадахгүй ч гэсэндээ би төлөөлөгч хийж чадна. Өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах хэцүү юу? Том одоо насанд хүрсэн хүмүүстэй хамтарч ажиллах хэцүү. Аль нь амар хэцүү. Йоо манай жинзигийнх ямар гоё гэж. Гоё гэж хэлж байгаа нэг л хүн сонслоо гэж. Жинзигийнхнийгаа л бүр хөтлөн магтмаар амар гоё нэг амар ойлгоно. Тэгээ би одоо нийт 13 төрөө орноор аялсан. Хаач нэг юм 2000 оны хүүхэд яаж байгаа. Ингээл энийгээл очиход яг л тэгээл хүлээгээд авдаг. Бүгдээрээ л яг тийм амар гоё. Тэгээд одоо бид нар бол ингээд ах их хүмүүстэй би ч бас нөгөөнийхээ оронд дармагт муудэн штий. Амар загнан намайг. Ажлаас олж асуулууд гарна үстэй гэхдээ тий. Ер нь юу ч байсан. Тэгээд яг нөгөө манай бас аави айгуу татны хүн байсан болохоор нөгөө намайг охин шиг хараад тахгүй юу. Тэгэл яг аав шиг загинж мэгнэл би ч аяа гайхацсан. Үйлээд оргаа. Яаж нэ. Тэгээд тэд нар болохоор ингээд дээшээ тэгээд одоо намын бас их чах нартай би их мууднаа. Нөгөө зарчим дээрээ таарахгүй ардчлал намынхан тий. Ямар яаж энэ зарчимтай ч үндэсний бодлогын хороо гэж юм явааднаа. Хүчингийн эрг мөрөгтөр иймэрхүү хандлагатай хүлээж авч иж нам гэхгүй штэ гэж юу юм да. Гээ шууд хилчдэг байхгүй юу? Тэгэл хүнийхээ оронд байдаг мэдчих шиг тийм. Тэснээ хүчингийн эрг охрогч буруутгаж амар тэнэг санагдаж байгаа байхгүй надаа. Тэгэнгүүт нөгөө шууд битээр зарчим дээрээ зөрчилдсөн. Үзэл бодол таарсангүй. Тэгээд дараачийн асуудал өөр байж болно. Жинзи тэрийг ойлгодог юм шиг надад санагдаж шүү дээ. Бид нар яг нөгөө нэг юм дээр муудангууд найс наадхан дээр ч өстой тэгж бодохгүй байна. Гэхдээ тэрний энэ дээр ч ингэж бодгийг өстой зүг гэж боддог. Тийм. Тэгвэл жинзэг бас гоё гэж байгаа хүмүүсийн нэг биш шүү тий. Тийм амар гоё. Ер нь л гэхдээ бид нар чинь ингэдэг штэ. За санаа бодол таарахгүй нэг зүйл гарч ирлээ гэхэд энэ нугасаа таарахгүй мэлий гэл ер нь цаашдаа таарахгүй гэж бодчихдог штэ. Нэг хамтарч ажиллахад аюу явахгүй мэлий нэг тийм юм ярьдаг гэл тий. Гэтэл яг өсвөр насны энэ жинзэгийнхэн чинь тийм биш байна л да. Тий. Одоо энэ асуудал бол эндээ л ингээл тусах юм. Өөр асуудал төр санаа нийлхийг үгүйсэхгүй. Тийм. Тэгээ тэр нь хувийн харилцаанд нөлөөлөхгүй. Одоо би эсвэл хуульч болохоор тэгж хард юм уу мэтгэлцээ данд байдаг. Тий. Аргумент наад аргумент шашаал тэнэг байна. Тий. Логик гал. Өөрийг төвшүүлчих гэлс бодоод гэл тий. Тийм байдаг гэж магадгүй. Тэгвэл гэхдээ том хүмүүстэй харьцахад илүү хэцүү юм шүү. Яа том хүмүүсгүй Монголын том хүмүүс амар ядаргаатай ингэж үг хэлнэ амар муухай. Амар харааж мараад. Йоо тэр би сая өчигдөр нэг чи битээ хуцаад хүсэн аавыгаа хүсэндээ ахин гэх яриад тийм. Гэт нэг хүн бичсэн маахгүй. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёрын профайл дээр нь тэгээд би за эрэгтэй нэлгүүдэг ороо харсан чинь нэг анаа байгаа байхгүй юу. Тэгснээл ингээл хүүхд охиныхаа зураг мургийг тавьчихсан тий. Ийм нөгөө сошиалын ийм онцгүй сөрөг комментууд одоо тэгээ хэр сэтгэл имзгэлдэг. Имзгэлдэг. Гоё тэр баслал энэ төр бас түүнэр яг баслалыг жоохон сонирхож үзэл гоё юм лээ. Өөрийнхөө доторхыг л нөгөө сонирхож чинь гэсэн үг шүү дээ баслалч. Өөрийгөө сонсох юм да тий. Яг чин үнэнгээсээ би юу гэж бодож байна. Тэгэнгүүт нөгөө одоо та над руу ингээд хараагаал дайрлаа гэхэд энэ яг таны л тухай байна. Танаас гарч байгаа зүйл. Тэгээ надад энэ танаа угаасаа тэгээд ийшээ нэвтэлж орж ирэхгүй би ингээ хараад ямар муухай хүн бэ? Тэгэл болоо. Надаас бол юм гарахгүй. Тэр би арай дэргүй юм. Тэгж бодол байж байгаа ш. Тэгэд яг хүн нөгөө өөрөө юмыг яаж хүлээж авах тэр хувянгаа айгу айтаахан хувин болгочвол тэгэл зүгээр санагдсан надаа. Нөгөө би 17 настай ном биччихсэн юм. Аз жаргалын онол гэдэг. Тэгээд тэр нь 7 бүлэгтэй. Тэг би нөгөө
ухаалдаж унаад заахгүй даралт унаад цус багталтай. Тэгээд нөгөө имлэг твчаад би нэг унж босч ирсэн. Яг тэр үед бас айгүй нэг тийм 2 3 найз араараас нас ороодсан. Тэгэл ер нь ингээ өхөл амар ойрхон байгаа юм шиг санагдаад. За би тэгвэл өгөх юм бол нэг юм үлдэнэ. Нам үлдэнэ гэсэн. Гой юмны тухай бичээ тэгвэл миний надаас юм үлдэж байгаа юм яг муухай юм үлдэх гэсэн. Аз жаргалын онол үлддэг. Тэгээ бичсэн аахгүй. Тэгээ яг тэндээ би нөгөө өөрийгөө амар тодорхой ухаад тэгээд тэгж яхад л ер нь ингээл яг тэр сонин өөр таны өөр гэж байгаа энэ бүх үзэл баримтлууд энэ төр яг суусан. Тэгээ би ингээд 2050 он хүртэл амьдралаа төлөвлөөд жил ирнэ. Тэгээд зүгээр л нөгөө нэг үйдсэндээ хийж байгаа юм маань миний зарчим болоод майндсет олоод ингээд дотор суудсан. Яг тэрэн дээр би айгүй гой нөгөө оршил дээр нь гардаг үг байхгүй юу? Чиний одоо энэ байгаа гэр чинь дүүрт амьдрахгүй, байгаа улс чинь дүүрт амьдрахгүй. Гэхдээ энэ дотроо чи өвөрт амьдрна. Энийг айтайхан газар гэж чи айтайхан газар байлгаарай да. Тэ? Энэ яг нөгөө гарден байх хэрэгтэй байхгүй юу? Цэцгийн гарден тэгэхгүй болохоор ингээд би таны хэлж байгаа муухай үгийг хүлээж аваад эндээс батмаг хэлж байгаа муухай, тэндээс долчингээ хэлж байгаа. Би юу хогийн сав юм уу? Тиймээс би зүгээр өөрөө таглаж. Хаалтай. Сонсгоо. Өөртөө тэгвэл нөгөө дархлаа бий болгоод сурцсан юм байна. Тийм байна. За ариун заяа тэгвэл гоё юунаас жаргал мэдэрч байна яг одоо. Яг одоо үедээ. Надад ийм байхад л энэ л миний амьдралд яг өнөөдрийн амьдралд гоё жаргалтай байна гэсэн зүйл. Би нарнаас Д витамин авах туртай. Хүйтэн цаг агаар туртай, зас ороход туртай. Бүгд их жаргалтай болоод. Дүүгийнхаа баярлж байгааг харах туртай. Амар их туртай зүйл байгаа. Жаргалтай зүйлүүд төлсөнд байна тий. Одоо хойлоо сүрэг муухай юм ярихгүй. Гоё зүйлүүд яриа. Хүн баярлуулах туртай юу? Хүн баярлуулах. Би нөгөө нэг би ер нь гэр бүл рүүгээ л амар их хамаг юм байна гэдэг. Тийм байна. Ер нь л ингээл ярьсан бүх зүйл гэр бүлтэй холбоотой яригдчихээн. Харин яг сүүлийн үед ажиглаад байгаа. Тийм гэр бүл амтан байлээ. Сайн нөгөө ээжтэйгээ маргаад тэг хөрөнгөний маргаан зарга ингээл цацсан л байсан. Тэгээд яг тэр үед би нөгөө нэг сая Монголд ирсэн чи ээж яг гомдсон байгаа шүү дээ. Чи ингээд би чам руу ямар байнга ингэж ууралт юм уу? Тэгээ миний буруу байсан нэг удаа ч гэсэндээ ингэж аашлах. Гэхдээ ингээд чи намайг мэдж байгаа би нөхрөө алдаад 17 тааас хамт байсан нөхрөө алдаад араас нь 3 сарын дараа ээжигээ алдаад ийм байхад чи надад ирүүлээ гэдсэн. Тэгээ би ингэж аашлж штэ гэд. Тэгээ бит хоёр ингээд яг тэр бэрхшээлийн тухайд нэг юм богино юм хэлчихээ хүмүүс бас гайхсан бэлгүүдээ тэгинтэй хаалга болгох цөмлөл амар би бас дотор нь би тэгээ ээжтэй дараа нь тэр бэлгийн үзүүлэлт шоолоо ярьжсэн байхгүй юу амар ээж яг нэг шайнинг гэдэг хан ингээд сүхээр яадаг кинод та бүр яг тэр шиг харагч толиож гэж ээж нэг тайвширсан өөрхөө угаасаа амар хэцүү байгаа штий одоо ч 26 нас гэдэг чинь нөгөө ээж аваасаа юм хүлээдэг биш өгдөг нас юм байна угаасаа том юм болцсон байлээ. Манайхаа. Тэгэл юу яаж байгаа? Бис юу ярих гээд нэг арчлаа. Ээжтэй үзүүлж исэн. Гэр бүл амтай. Тийм. Тэгэнгүүт нөгөө ээжтэй яаж байгаа? Бит хоёр урчиг дээр тэр нөгөө бичлэгнийхэн тухай Монголд ирсний дараа огт бантаад ярихгүй хоорондоо тэг ярьсан чинь ингээ нэгэнтэй гомдоо хоёул уйлаад ингээ ууралцсан харахгүй тэгээс сууж байгаа байхгүй юу. Тэгснээ би гэр бүл гэдэг чинь ерөөсөө ийм л юм байдгийн ээжээ та ерөөсөө тэрийг одоо аав өнгөрцөн гээд байхгүй болсон юм шиг тэр чинь 3 хүүхэдтэйгээ та ингэ дөрүүлээч гэсэнд нэг гэр бүл штэ чулуу авах хэрэгтэй байхгүй юу гэл уйлаад угаасаа яг тэгжил боддог хүн одоо тэр гоё ойлголцсон ба ойлголцохгүй л явжлаа юм ойлголцохгүй ээж юм чинь тий ээж юм чинь тий миний ээж чинь тэгэл үргэлжил ээж үйдэг. Гоо сайхны талаар гоё ярий. Ариун заяагийн арьс гоё харагдчих вэ. Ер нь мейкап хэр хийдэг вэ? Мейкап хийхээр хийдэг юм аа. Юусе
тийм нэг нөгөө эффект орохдоо сүүлдээ будаж үзэн чиг гооригчлаа. Та одоо будаж яанда гартаа оруулна да. Зурагтаар гардаг болж байгаа юм чаа. Яагаад будахгүй бэ? Би нөгөө арьсаа амьсгалуулах дуртай. Тийм нөгөө крем тавьчихаар амар бүтгэн бүтцтэй тийм бүгэлж байгаа юм санагдаа. Тэгээ дараа нь арилгахаар нүхэнд нь үлдсэн юм шиг. Тэгвэл бүрэн цэвэрлэж байгаа юм санагдсан юм. За манай өсвөр насныхан ч бас их арсны асуудалтай байдаг штэ. Батг гараал тий тослогжоол. За тэгэл нөгөө батг гарангуй ч ингээл чуулг молг тавиал нөгөө духан дээрхээ нуугаал эсвэл үсэнийг ингээл тий энэ хоёр. Тэр бол бас яг ингээл өсвөр насны эрэгтэй хүүхэд тохиолддог л асуудал. Тэр одоо тийм батг гарч ирсэн үү? Тийм батг гарч байгаагүй. Нэг чуулг тавьсан чинь ингээд улам тослогдоод агаар салхи байхгүй. Тэгээ сүултээ нөгөөх нь гэсэн чинь нөгөө байнгын салхи савир ороод тэгээ арилжсан хатаад. Тийм. Манай подкастыг бас анти акне гэх тийм Биомон брендийн Мос Косметиксийн Биомон брендийн батганы эсрэг багц ивент тэгдэг. Арьс арчилгааны юм багц байгаа. Тэгээд өсвөр насныханд бас зориулаад ийм гоё бүтээгдэхүүн яг нөгөө батганы эсрэг бүтээгдэхүүн гаргасан. Энийг бас өсвөр насныхандаа сэргэлээсэй гэж би зөвлөж байна. Ээж аав нар нөгөө ээжүүд болвол ингэдэг штэ. За өөрийнхөө хэрглэж байгаа бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд шууд хэрэглүүлчихдэг ч юм уу тий. За энэ арьс сатана, энэ наатгай чи ингэнэ ч гэдэм үү. Тэгэл эсвэл одоо бол ингэдэг болсон нөгөө гоо сайхан ч даваачаад арьсын тодорхойлуулаад тий ямар бүтээгдэхүүн авах шийдвэлдэг. Гэхдээ л ихэнх ээжүүд бас нөгөө дамаа амнаас ам дамжиж бүтээгдэхүүн авдаг штэ. За танаа хүүхд тийм хэрглэж гинөө манай хүүхд ийм хэрглэж байгаа ч гэдэм үү. За ийм батг гараад энэ юу хэрглэж гинэ гэдэг. За тэрийг яг шийдэхийн тулд одоо Монсын Биомон брендийн батганы эсрэг ийм багц гарсан байгаа. Бас өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг хүний хувьд хэлэхэд бас санал болгоорой гэж хэлгээд байна. Энэ бас гоё арьсаа бас гоё амьсгалуулдаг хүн байна. Тэгэхээр бас өсвөр насныхан бас их боддгоо шүү дээ. Тэгэхээр яг гоё батг гарч ивэл батганы эсрэг багц батг гарахгүй зүгээр л энгийн байлгыг ивэл цэвэрхэн угаагаал чигшүүлээд явуул бас гоё их гэж. Энэ өсвөр наснд юу яаж исэн нөгөө Америк гадаадын химийн найрлагатай байгалийн гаралтай энэ төр гэл бүр 9 шидийн бүтээгдэхүүн хэрэглээд тэгээд яг сүүлдээ Биомон руу орсон юм. Тэгээ Биомон бүр ямар ч юу байхгүй болгоод тууралт мууралт юу ч байхгүй. Тэгээ Биомон амар таартай. Тийм. Нөгөө эн чин химийн найрлага орсон байлаа ч гэсэндээ тэр нь маш багаар тий айгуу тийм натурал гоё яадаг. Баярлалаа. Бас хэрэгэлтэй юм тий. Их дуртай. Тэгээ одоо л нарны тасан хэрэглэнэ. За нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд бас дахин баярлалаа гэж хэлье. За нэвтрүүлгээ төгсөх гэж байна. Подкастаа төгсгий хоёлаа. За өсвөр насныхандаа охтуудад зориулаад тий гоё төгсгөлье гэж. Уг. Ана охтын холбооноос нэг бид нэг одоо хандив тусламж орж ирэхгүй байлаа ч гэсэндээ өөртөө ингээд хэвлэлээ дотроо хөрхөн бизнес консалт хий. Охтууд ингэж ярьсан. Тэгэнгүүт тэндээс нөгөө нэг гарах байгаа ихний юм маань Яган Библ гэдэг ном бид нар гаргаж байгаа. Өөрсдөө бичих юм уу? Тийм. Тэгээ ер нь ном нь голдоо орсон. Тэгээ хэвлүүлээ. Тэгээ тэрэн дээр охтууд яаж ингэж нэгэндээ хайртай гоё нэгийг ойлгодог юм байх тухай тэрэ арьс арчилгааны тухай хүртэл өөрхөн бүх охтуудыг юм орсон тийм Яган Библ бид нар хийж байгаа. Тэгээ тэр интерес гоё аваарэ гэж сурчлагаа гэнэс тийм. Тэгээ охтын холбоог сонирхоод хэрвээ эрхэн зурчигдсан ганцаардаад ямар нэгэн байдлаар тийм байгаа бол зүр хүрээтрий. Нээлт хүрээд боллоо. Нээлттэй мэн тий гоё очиод ярилцахад бол хүлээл авах юм байна. Тийм. Зүгээр яг нөгөө айгаад булан шигчээд уйлаа суугаад байдаг. Битээ тэгээ зүгээр хүрээтргээл гоё хөрхөн харагдаад хэлчихнэ. За баярлалаа. За тэгвэл ямар ч Яган Библийг гарахаар бас авч уншиж үзнэ. Хэлээ.
саяны нөгөө батганы эсрэг арьс арчилгааны вакцыг бас бэлгэлж байна. Ямар бэрэнгийн хэрэглэгч юм байна. Баярлаа. 4 алхамтай юм гоё хүйсэн цэвэрлэгч, тонер пад. За тэгээ энэ болохоор нөгөө батга хатаадаг гэл. Тэгээд дараа нь чийгшүүлэгч тос гэдэг гоё 4 вакц орсон. Одоо бас удахгүй нөгөө цагаан сар болох гэж байна. Гарын бэлгэнд бас хүмүүс ч үндэсний үйлдвэрлэлд хэмжээ гэж бас хайдаг. Өсвөр насныханд өгөх юм олдохгүй байгаад тах шиг харагддгийг. Тэгэхээр бас энэ батганы эсрэг вакц бол гоё бэлэг болох байхаа гэж бодож байна. За тэгээд энэ болохоор Teen Cafe гээд өсвөр насныханд зориулсан юм орон зай. За энд юу байдаг вэ гэхлээр маш олон 40-50 төрлийн хөлөгт тоглоом. За тэгээд Netflix үзэх нөгөө тоглоом суух юм жижиг өрөөнүүдтэй бас төрсөн өдөр тэмдэглээд суух өрөөтөө, караокетөө, за зураг авах, бүжиглэх гэл ерөөсө тэр дотор өсвөр насны хүүхдүүд юу хийж болмоор энэ бүх зүйл багтсан юм кафе байгаа. Edu Park-ийн нэг давхарт байдаг. Яг 15-аас 21 насныханд зориулсан юм байлээ. Яг 21-с дээш болохоор бас жоохон том болчдөг. Тэгэхээр би бас 2 дүүдээ бэлгэлээрэй гэж бэлгэлж байна. За баярлалаа. Яг Солонгос элчингийн баруун талд байрладаг юм Edu Park төвийн нэг давхарт байдаг юм кафе байгаа. Нэг ирэх нь 3 цаг тоглох хэрэгтэй. За баярлалаа. Энэ хойлгонл манай баг дээрэмдэх юм байна. 2 удаа очих юм. За баярлалаа. Ингээд цаашдынх нь ажилд нь маш өндөр амжилт хүсье. Охидын холбоонд бас маш гоё амжилттай үйл ажиллагаа явуулаасаа гэж хүсэж байна. За тэгээд удахгүй гарах номыг бас хүлээж байна. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаар маань өгөр өндөрлж байна. Дараагийн подкастаар уулзлаа. Баяр таа.